Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв 100 хүртэл хичээлийн эргэлт түүнийдээ бэлгээрээ математикийн сурагчид дэвтэр хүмбал өнгийн арандаа балын арандаа шугам балруулал өнөөдрийн хичээлийн зорилго 2 орон тодорхойг уншиж бичиж орны нэмэгдэхүүн нийлбэрт задлан тоон шулуун дээр тэмдэглэл сурна. Дэлгэцэн дээр хэдэн төгрөг гаргаж байна вэ гэдэг? 1 төгрөг. 1 төгрөгөөр дахиад нэг хэдэлээ? 2 3 сарын нэгдээ 4 5 6 7 8 9 стэрнгийн нөхөд болох байлаа хүмүүстээ. Ярьсан тоомаа дээрээ нийлж. Стэрнгийн 10. Нэгжийн ороныг болоод ардын орон нэг арга нээж өгч. Арга дээр нэмээрээ 11 12 13 14 нэгжийн орыг яаж өөрчлөгдөх вэ гэдэг хараараа. Харъястай нэг нэмлээ. 20. Нэгжийн орон тийг болоод өгшөө 10-ийн орон дээр нэг арга нэмэгдэж өгч. Сэнгийг нэгтгэний нийлбэр задлахтаа 20 талаас нь буюу нэгжийн оронгоос задлах нэгж 10. Тэгвэл 10-аа гэдэг тоо 1 10 5 нэгжээс бүтсэн. Дөрвөлжин рүүс гэсэн бай. Хамтран дэсэд хоолороо хитэ дөрвөлжин гэсэн бай. 10 дөрвөлжин. 10 дөрвөлжин буюу 1 10. Нэг дөрвөлжин нэгэн тоог. Нэг нэгжийг илэрхийлж байгаа. Тэгэхээр 5 буюу 5 нэгж 10 хүрэхгүй тоог нээж гэдэг тийм ээ өгдөө. Сайн бай. Дараах тоог ишара 10 тэнцүү орны нэгтгэн задлалтаа 1 10 тэг нэгж 8 нэгж 11 дүүл ишара 1 10 нэгж 20 2 10 нэгжээр тэгэх тийм ээ. Таалал холбоор зурагч шүр харагдаж. Шүрийг дотор нь багцлсан байна. Хэдээр багцлсан нь өгдөө. Багцсан доторх ягаан дөрвөлж байгаа шүрийг тооцгоё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 багцуулсан байна. Багцсан дороогүй хэдэн шүрүүлсэн байна. Хамтдаа тоодын 1 2 3 4 5 6 1 16. Тэгвэл энэ дөрвөлжин тоодын сум заасан дөрвөлжин болцгоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 тооцгой 1 2 3 4 5 6 ингээд 1 10 6 нэгж чинь 16 гэсэн тоо. Дараагийн цэцгийг тодорхой өгдөө. Багцсандаа эдгээр багцсан байна. 10-аар багцсан байна. Нэг чинь 5 байна. Тэгвэл дөрвөлжинтэй холбоороо зүйтэй 1 10 1 10 5 нэгж. 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 1 10 5 нэгj. 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 1 10 5 нэгj.
бичих юм бол 15. 1.5 нэгж. За 2-ыг тоолъё. 10-аар багцлсан байна. Нэг бүтэн 10-тэй 4 нэгж байна. Дөрвөлжин бас нэг бүтэн 10 4 нэгж байна. Тэгэхээр 14 гэсэн тоо үүсэж байна. Зурагт хүүхдүүд юу хийж байна хүүхдүүд ээ? Товч тоолоод багцлж байна. Энэ олон товчийг тоолоход нэг нэгээр нь тоолсноос 10-10-аар нь багцлсан илүү тоолоход амар гэж үзсэн байна. Охин бол хавчаар багцлж байна. Охины хавчаад хэдэн ширхэг вэ? Нэг багцсандаа 10 ширхэг. Бол хамтдаа охин хүү хоёр дээрээ тусалцгаая. Үүний товчийг багцлая. Үүний багцсан байна. Хоёр дахь багц, гурван багц. Нэг багц хэдэн ширхэг байгаа те? 10 ширхэг товч байгаа. Тэгэхээр гурван багц нь 30 гэсэн. 10, 20, 30. Одоо охиныхын багцлыг охин 10-аар нэг багц болгосон байна. 2 багц, 3 багц, 4 багц. 10, 20, 30, 40. Багцын дараагүй хэдэн хавчаар үлдсэн байна? Зүйтэй 5 хавчаар үлдсэн байна. Тэгэхээр 45. Хүүгийн тоолсон багцны дарагджээ. 3 багц товч байна. Багцны тоог дөрвөлжингээр тэмдэглэсэн байна. Дөрвөлжингийн баг нь 11 байгаа. 3-10 буюу 30. Охиных бол 4 багц хавчаар буюу бас дөрвөлжингээр тэмдэглэсэн байна. 4-10 буюу 40. Үлдсэн 5 хавчаар буюу 5 нэгж. Нүлээд 45. 10 бүхгүй тог нэгж гэдэг. Дараах зурагт юу харагдаж байна вэ? Зүйтэй алим харагдаж байна. Алимыг дүүл сая охин хүү хоёрын шиг 10-аар 10-10-аар нь багцлая. Яаж багцлбал илүү хялбар байх бол нэг ширхгээр нь тоолвол мэдээж хугацаа их орно. Тэгэхээр бид нар багцлсан биднэрт хялбар байх болно. Багцлахдаа 10-10-аар нь багцлая. 10 нэг багц, 2 багц, 3, 4 багц, 5, 6 багц гэсэн. 6 багц нь 10, 20, 30, 40, 50, 60. 6 багц. Тэгвэл энийг дөрвөлжингээр илэрхийлэх багнаар. Нэг багц буюу нэг багцандаа 10 ширхэг дөрвөлжин байгаа. 2, 3 багц буюу 30, 40, 50, 60. Зүйтэй 60, 6, 10 гэсэн үг. Шүлгүүн дээр багш нь 10-ыг бичсэн байна. 20. 10-аас 20-ын хооронд ямар тоонууд оршдог вэ? Хамтдаа тоолъё. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. Зүйтэй. Дараах тоонуудыг ажиглаарай. Багш нь өнгөөр ялгсан байна. Ямар тоонуудыг өнгөөр ялгсан байгааг анхааралтай хараарай. Зарим хүүхдүүд анхааралтай ажигласан баг. 10 буюу 10 тэгээр төгсөн нэгжийн орон тэг байна. 12 нэгжийн орон 2 байна. 14 нэгжийн орон 4 байна. 16 нэгжийн орон 6 байна. 18 нэгжийн орон 8 байна. 20 нэгжийн орон тэг байна. Тэгэхээр багш нь тэг 2 4 6 8 гэсэн тоонуудыг ногооноор тэмдэглэсэн байна. Эдгээр тоонууд нь тэгш тоонууд. Тэгвэл хараа тэмдэглэсэн тоонууд маань сонгой тоонууд байна. Тухайн тооны тэгш болон сонгой харахтай нэгжийн орон ажигладаг байна. Дараагийн
тоон шулууныг харцгаая. 20, 30 гэсэн тоо өгсөн байна. Эдгээр бүтэн 10-уудын хоорондох оршихтоо хамтдаа хэлцгээе. 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30. Зүйтэй өгшнөөс тэгш тоо сонгоо тоогоор ялгаж бичсэн байна. Гурав дахь тоон шулуун 30-аас эхэлсэн байна. 30, 40 гэсэн бүтэн 10-ууд өгсөн. Эдгээр тоонуудын хооронд оршихдоо багштай тэтэртэй тэмдэглэж чирээ. Багшийн сондгой тоонуудыг бичсэн байна. 31, 33, 35, 37, 39 бичсэн. Тэгвэл миний хүүхдүүд тэтэртэй бичээд багшийнхаа бичсэнтэй харьцуулаарай. 31, 33-ийн хооронд ямар тоо оршиж байна? 32, тэгвэл 35, 33 хоёрын хооронд ямар тоо орших вэ? Зүйтэй 34. Тэгвэл 35-ын хөрш тоо хэд байх вэ? 36, 37-гийн хөрш тоо 38. Нэг дөрвөлжин буюу нэг ч гэсэн үг. Энд 10-аар багцсан байна. 10 буюу 1 10. Тэгвэл 10-аар багцсныг 10 удаа нийлүүлэхэд хэд болж байна вэ? 10 багцна 100 болох нь. Сурах хүчийн хуудас 105-ыг гаргаараа. Дасгал номер 1. Зурагт өндөг харагдаж хэдэн багц өндөг вэ? 1, 2, 3, 4 багц. Нэг багцсандаа хэдэн ширхэг өндөг вэ? Зүйтэй. Нэг багцсандаа 10 ширхэг өндөг. Тэгвэл багштайгаа тоолъё. 10, 20, 30, 40. Бүтэн 10-уудаар тоолж байна. Дараагийн зургийг харъя. Зурагт харандаа өгсөн байна. Харандаа дотроо 10 ширхэгтэй. Тэгвэл хэдэн багц вэ нөхдүүдээ? 10-10-аар нэмж тоолъё. 10 дотроо 10 байгаа 10 дээр 10-ыг нэмлээ. Нэгжийн оронд хийг байгаа учраас тэгдээр тийг нэмбэл тэг. Тэгдээр нэгийг нэмэхээр 2. 20, 30, 40, 50. 5 10 буюу 50. Тэтэртэй тэмдэглэж аваарай. Ажиглаарай. Дөрвөлжин маань бүтэн 14-жин маань 1 10 гэж илэрхийлж байгаа. Тэгвэл 1 10-т 2, 3, 4 10 буюу 4-өөр бичсэн байна. 10 хүрэхгүй тог 1 ч гэдэг 2 нэгж байна. 4 2 гэхээр 42. 40, 4 10-т нь 40, 2 нэгж. Тэгвэл дараах тоо 7 10-т вэ? 5 нэгж. 7 10-т нь хэд болох вэ? 70, 5 нэгж. 75-ыг доо 75 гэсэн тооноос бүтдэг байна. Асуултанд хариулаарай. 45 гэсэн тооны 4 цифр 40, 4, 40 зүйтэй. Тэгвэл та хоёр дахь асуултыг анхааралтай сонсороо. 58 гэсэн тооны 8 цифр 80, 8. Анхааралтай өгдөө. 8 цифр нь 80, 8. Зүйтэй нэгжийн орон дээр байгаа учраас 8. Тэгвэл 27, 79, 57 тоонуудыг 7 цифрүүд ямар утгатай вэ? Багшинд орон цэнхэрэнгээр зурсан байна. 27 гэдэг дээр 7 бол нэгжийн орон дээр байгаа учраас нэгж. 79 гэдэг тоон дээр 7-гийн цифр 10-ийн орон дээр байгаа учраас 7 10 буюу 70. 57 гэдэг тоон дээр 7-гийн цифр
1-ийн орон дээр байгаа учраас 7 1 жах. Сайн байна. Дараах тоог 11-ээр задлан үзье. 28 гэдэг нь хэдэн аргад хэдэн нэгж вүлээ? 2 аргад буюу 28 нэгж. Тэгээ 54 гэдэг тоо 5 аргад буюу 54 нэгж. 37 гэдэг тоо 3 аргад буюу 37 нэгж. Дараах тоонуудыг тоон шулуун дээр холбож зураарай. 30, 40, 45, 50. 30, 40, 50 гэсэн 3 арга өгөгдсөн байна. Аргын хооронд орших тоонуудыг бид хамтдаа хийсэн. Тэгвэл 36 гэдэг тоо хаана орших вэ? 35-ын хурш тоо 36 учраас энд орших. 38 гэдэг тоо маань хаана оршихыг тоон шулуунаа зурж тэмдэглээрэй хүүхдүүдээ. Зүйтэй 36, 37, 38 учраас энд тэмдэглэх нэ. Тэгвэл 42 гэсэн тоо хаана орших вэ? Сайн байна. 43 гэсэн тоо 42-ын хурш тоо. 47 гэдэг тоо 45, 46, 47 гээд сурах бичгийн 105 дугаар үзсний бодлого номер 2, 106 дугаар үзсний 3 дугаар төсөлийг бодорой. Мөн тэгээс 100 хүртэлх өсөх эренбээр 100-аас тэг хүртэл буурах эренбээр тоолоорой. Амжилт хүсье.